Бүсгүй хүн сурч боловсрохоо хизээч зогсоож болохгүй. Сурч боловср гэхээр ямар нэгэн мэрэгжил эзэмшээд түүгээрээ бакалавр, магистр, докторийн зэрэг аваарай гэсэн санаа огт биш юм шүү. Би хувьдаа энэ амьдралыг бүхэлд нь сургууль гэж хардаг. Тэгвэл би төрсөн цагаасаа эхлээд хүн хөлтлээ сурах юм байна. За, чухам яг юунд сур гэд байгаа юм бэ гэвэл амар амгалан, эрүүл энх, элбэг хангалуун, эв нэгдэлтэй, гэрэл гэгээтэй амьдрахад л сур гэд байгаамаа. За, эдгээрийг сурахын тулд бүсгүй та сэтгэлийн таван хороосоо буюу уур хилэн, шунал хүсэл, мунхаглал, омог бардам, зан, хатаа хорслоосоо ангижрах хэрэгтэй. За, хэлэхэд амархан, хийхэд хэцүү мэт санагдаж байвал бүсгүй та ухаалаг эмэгтэй сургалтанд маань хамрагдаарай. Уг сургалтанд сэтгэлийн таван хороосоо ангижрах арга ухааныг бодит заавар зөвлөгөөтэй хамт өгнө. Энэ бол үнэхээр гайхамшигтай сургалт. Өөр хинч хаанч заахгүй мөн үн цэнтэй буюу мөнгөөр хэмжигдэх боломжгүй сургалт юм шүү. Та манай сургалтанд хамрагдахыг хүсвэл чатаар бүртгэлээ хэлгээрэй.